Сайн байцгаана уу бүгдээрээ өнөөдөр сумын 2 утастай схемийн тухай 5 минутанд багтаан ойлголт авцгаая. За 2 утастай схем нь асаах хэлхээ, хяналтын хэлхээ болон ажлын хэлхээнээс бүрддэг. За схемээр харуулснаар бол асаах хэлхийг ногоон өнгөөр, хяналтын хэлхийг улаан өнгөөр, ажлын хэлхийг цэнхэр өнгөөр харуулсан байна. Сумыг 2 аргаар шилжүүлж болдог. Сумын коммутатороор болон эхлэл төгсгөлийн кнопыг ашиглан замнал бэлдэх үед сумын коммутатор дундын байрлалд байхад PU, MEU удирдлага ярилцлагын тусламжтайгаар шилжүүлж болдог. За энэ схем дээр сум нэмэх байрлалд PK контакт гүйдэлтэй SK, MSK тэжээлээр ногоон гэрэл хэвэн асж байна. Одоо бүгдээрээ сумыг хасах байрлал руу шилжүүлэх схемийг харъя. Сумыг коммутаторын тусламжтайгаар шилжүүлнэ. За ингийн тулд плюс тэжээлээс 41-42 дугаар контакт, 21-22 дугаар контактаар дамжаад PPS сэрлэний контакт болон диодоор дамжин NPS сэрлэний 2 дугаар оролтоор тухайн секцийн эзлэгээтэй эсхийг шиг нагцсан сэрлэний контактаар дамжин тэжээл рүү хэлхээ битүүрж NPS сэрлээс сэргэнэ. За NPS сэрлээс сэргэснээр NPS сэрлээ яагараа татна. NPS сэрлэний контактуудаар дамжаад PPS сэрлээс сэргэнэ. PPS сэрлээс сэргэснээр ажлын хэлхийн дэх PPS сэрлэний контактууд шилжээд RPP тэжээлээс PPS сэрлэний контакт болон NPS сэрлэний контактаар дамжин 2 дугаар дамжуулагчаар реверс сэрлээ сэргээд за 1-р дамжуулагчаар RMB тэжээл рүү хэлхээ бүртнэ. Реверс сэрлээ сэргэсний дараа түүний контактууд шилжиж сумын хөдөлгүүр ажиллах хэлхээ бэлэн болно. За RPP тэжээлээс L1, L2 дамжуулагчаар дамжин авц сэлгүүлэн залгагчийн 11-12 дугаар контакт болон реверс сэрлэний контактаар хэлхээ бүрднэ. Сум шилжсэн одоо харин охка харилцаа зэрэгнэ. ОХКС тэжээлээр 2 дугаар дамжуулагчаар дамжин авц сэлгүүлэн залгуулагчийн контактаар болон BBS блокоор дамжаад реверс сэрлэний контактуудаар хэлхээ бүрднэ. Ерөнхий хяналтын охка харилцаа сэргэснээр сумын хяналтын хэлхээ бүрдэж байна. Охка харилцааны туйлширсан контакт шилжинэ. Ингэснээр таблаа дээр шар хэрэл хэвээ яснаа.